Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн үлгэрээр бүгдээрээ долоон булхныг ярина. Долоон булхан. Орой болж одод төг гэхээр Доодын хүү долоон булханд хүслэн шивнэдэг зуршилтай болжээ. Долоон булхан 7 удаа шивнэхээр 7 цагийн дараа эсвэл 7 хоногийн дараа бүр 7 хоногийн дараа их худлаа гэхэд яг 7 жилийн дараа шивнэсэн хүсэл биелдэг гэдгийг Доодын хүүгийн тэмдэглэлийн дэвтэрт батлана. Доодын өдөж бүр түнэр харанхуйгаас огт айхгүй ганцаар гадаж гараад дээд тэнгист залбиран долоон булханд хандаж хүслээ 7 удаа чангаар хэлдэг аж. Харин энэхүү ихэс хамгийн чухал ганцхан хүслээ хэлэх ёстой гэнэ. Тэгээд Доодыг гэртээ орж ирээд тэрхүү чин хүслээ Чамбай хичээнгүйлэн дэвтэрт 7 удаа бичиж заавал үлдээдэг. Хамгийн гол нь хичээнгүйлэн улам бичээрэй хэмээн Тэнгэрийн хаан айлдсан гэж найз нь түнд ядсан юм. Доодын хүү дүүтэй болох, дугуй авах, дүнгээ ахирлах, дарга болох гэд маш олон хүсэл биелсэн хэмээн найздаа багтаан ярина. Тэр бүх хэл түүний уур огт хүрэхээ болчихлоо гэж Доодын өөрийгөө гайхна. Учир нь уур хүргэсэн зүйл өдөр бүр үргэлж тохиолдож Доодын уурлах нь бүх хэл буруу хэрэг хийсэн хүмүүсийн ихэд дутагдаж бүр заримыг нь хараад инээднэ хүрдэг болсон гин. Мэдээж тэр уургүй болохыг долоон булханаас гуйсан байх. Ухаанаа хэрэглэхгүй байгаа хүмүүсийг харахаар үнэхээр өрөвддөг гэж Доодын хүү ярих болжээ. Долоон булхан ухаан хайрладаг гэдэгт Доодын үнэхээр итгэдэг. Ухаалаг үйл хөдлөл бүрт аз жаргал ирдэг гэж тэр бүр ч ихээр итгэдэг билээ. Хүн бүр өөртөө од сонгох хэрэгтэй гэнэ. Доодын хүүгийн од бол Шанга долоон одын шанагны бариулын хамгийн төгслийн од аж. Би тэр одыг хайрлан харахаар тэр над руу гэрэл цацруулдаг. Од иргэсийн гэрэл хүний бие рүү нэвтрэхээр улам хүчтэй болдог гэж Доодын хүү ярив. Ийхүү ухаажиж гэгээсэн түүний гайхам хүслийг долоон булхан дуулууртай сонсож дахин биелүүлэхээр болжээ. Шанга долоон од хүсэл биелүүлдэг болохоор Тэнгэрийн хаан түүнийг долоон булхан гэж нэрлсэн түүхтэй.